Сайн байцгаана уу хүүхдүүдээ 12 дугаар сарын 3-ны өдрийн математикийн даалгаврын бодолд хариу танилцуулъя. 1-р ажил илэрхийлэл бодох юм байна. За энэ илэрхийлэл маань 5 үйлдэлээр бодогдчихэ. За эхлээд хуваах үйлдэл хийсэн байна. Дараа нь 2 дахь хуваах үйлдэлийг хийж, дараа нь 3 дахь хуваах үйлдэлийг хийжээ. Эдгээр хариунуудаа хооронд нэмээд 136,078 гарчээ. 2 дугаар ажил хасагдагч нь 300 ба 421-ийн үржүүр. Хасагч нь 1987 бол ялгарыг олоорой гэсэн. За илэрхийлэл зохиож бодох юм байна. За хасагдагч нь 300 ба 421-ийн үржүүр гэсэн учраас 300-г 421-ээр үржүүлсэн байна. Хасагч нь 1987 гэсэн учраас 1987-г хассан. Ийм илэрхийлэл зохиожээ. За бодоход хариу 124,313 гарчээ. 3 дугаар ажил өгүүлбэртэй бодлого. Агуулгад уут бүр нь 25 кг жинтэй 8 уут цагаан будаа. Мөн тийм жинтэй 6 уут шар будаа хураалаа. Бүх будааны 5/2-ыг цэцэрлэгт өгөв. Хэдэн килограмм будаа үлдсэн бэ гэж. За өгүүлбэрээ маш сайн уншиж ойлгосон байх ёстой. Тэгвэл өгүүлбэртэй бодлогыг бодоход амар байдаг. Товч бичиглэл цагаан будаа нь 25 кг. Цагаан будаа нэг уутандаа 25 кг жинтэй 8 уут байсан байна. Шар будаа нь мөн тийм жинтэй гэсэн учраас бас 25 кг жинтэй 6 уут шар будаа байжээ. Цэцэрлэгт бүх будааны 5/2-ыг өгөв гэсэн. Бид нэр үлдсэн будааг л олох нэ. За бодлоо. За эхлээд цагаан будааныхаа жинг олно. Нэг уутанд 25 кг жинтэй 8 уут будаа. За 25-ыг 8-аар үзэхэд 200 кг гарчээ. За шар будааны жинг олох нь. Нэг уутанда 25 кг жинтэй 6 уут шар будаа. Тэгвэл 25-ыг 6-аар үржүүлэхэд 150 кг шар будаа байжээ. За бүх будааны жинг олохын тулд цагаан будааны жин 200 дээр шар будааны жин 150 кг-ыг нэмэх нь ингээд 350 кг гарчээ бүх удаа. За энэ бүх будааны 5 хуваасны 2-ыг буюу 5/2-ыг нь цэцэрлэгт өгсөн байна. Тийм учраас 350-ыг 5 хуваагаад 2-оор үржүүлэхэд 140 кг будааг цэцэрлэгт өгсөн байна. За одоо үлдсэн будаага олчихно. Нийт будаа нь 350. Тэгвэл цэцэрлэгт үлдсэн будаа 40 кг будааг хасахад 210 кг будаа үлдсэн байна. 4-р ажил тэгштгэл байна. За V тоог 16-гаар үржүүлээд бас 88-аар үржүүлэхэд 35,200 гарч. Тэгвэл V тоо 16-гийн үржүүрийг 88-аар үржүүлэхэд 35,200 гараад байгаа юм чинь 35,200-г 88 хуваах нь. За V тоо 16-гийн үржүүр 400 гарчээ. Одоо V тоог 16-гаар үржүүлэхэд 400 гараад байгаа юм чинь V тоог олохын тулд 416 хуваасан байна. V тоо нь 25 гарч. За тэгстэглээ V тооны хооронд 25-ыг орлуулж тавиад бодоод шалгахад 35,200 гарч байна. За 5 дугаар ажил нэртэй тооны үйлдэл байна. За энэ нэртэй тоо маань 3 үйлдэлээр бодогдох нэ. За 1-р үйлдэл нь хуваах үйлдэл хийсэн байна. За багш нь грамм шилжүүлээд тооцчихжээ. 1 кг 1000 г байдаг. 325 кг-д 325,000 г байна. 325,000 г дээр 25 г-ыг нэмэхэд 325,025 г гарах нэ. Тэгэд энийг 25 хуваахад 13,001 г гарчээ. За одоо 13,001 г дээрээ арын 13 кг 1 г маань нэмэх юм байна. За нэмэхийн тулд багш нь бас 13 кг 1 г-ыг грамм руу шилжүүлчих. Тэгээ 13,001 г гарч. За энэ хоёрыг хооронд нь нэмэхэд 26,002 г гарчээ. За 26,002 г дээрээ 94 кг 160 г-ыг грамм шилжүүлээд нэмсэн байна. За ингээд 120,162 г гарчээ. За 120,162 г-ыг килограмм руу буцаагаад шилжүүлэхэд 120 кг 162 г гэж гарсан. 6 дугаар ажил. Талбайн хэмжээ нь 20 см² байх бүх боломжит тэгш өнцгтүүдийг зураад хүрээний уртыг олоорой гэж. За багш нь боломжит тэгш өнцгтүүдийн урт өргөнийг нь бичсэн. За өргөн нь 1 байхад урт нь 20. 20-ыг 1-ээр үржүүлэхэд 20 см² гарна. За энэний периметрийг олоход 42 см гарах нэ.
дээрээ нэгийг нэмээд 2-оор оржуулахад 42 см гарч. За 2 дугаар боломж. Өргөн нь 2 см байхад урт нь 10 см байх. 2-ыг талбайг нь олоход 2-ыг 10-аар оржуулахад 20 см квадрат гарна. За энэний хүрээний уртыг олоход 10 дээрээ 2-ыг нэмээд 2-оор оржуулахад 24 см гэж гарчээ. 3 дугаар боломж. Өргөн нь 4 байхад урт нь 5 байх. За 4-ийг 5-аар оржуулахад 20 см квадрат гарна. Энэний хүрээний уртыг олохын тулд 5 дээрээ 4-ийг нэмээд 9, 9-ийг 2-оор оржуулахад хүрээний урт буюу периметр нь 18 см гэж гарчээ. За 7 дугаар ажлыг гэр бүлийнхаа гишүүдээр дуртай өнгийн асууж байгаад хүс нэгтэнд бүртгээд тэгээ багнан диаграмаар илэрхийлчих юм байна. За анхаарал тавьсан хүүхдүүдтэй баярлалаа. Даалгавраа шалгаад багшийнхаа хариуцлагаа тааруулаарай. Баяртай хүүхдүүдээ.